5 гишүүн энэ хуулийг санаачилсан. За энэ хуулийг санаачлах үндэслэл нь хувийн хвшил, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаад байгаа ажлах хүчний асуудал, ажиллах доктортой хариуцлагатай ажилтны хомсдлыг шийдэхин тулд замун Монгол улс хөгжлийн шин чанар руу тэмүүлж байгаа шинээр хэрэгжих мега төслүүд болон том бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд гадаад ажил хүчний хэрэгцээ шаардлагатай гэж үзэж энэ хуулийн төслийг нь боловсруулсан юм байгаа. Гэсэн хэдий ч олон нийтэд бид хуулийн судалгаа үндэслэл тооцоогоо бүрэн дүүрэн хүргэж чадаагүй болж тодорхой шүүмжлүүдтэй туллаа. Тэгээд энэ асуудлаа бүрэн дүүрэн хүргэж чадаагүй явдалд зарим хүмүүсээс уучлал хүсье. Гэхдээ бид эх оронд Монгол эх орноо хайрлах, Монгол эх орныхоо төлөө байх тухай тулд зарим хүмүүс яриад байгаа шиг энэ дээр сайн зэрэг гишүүн биднэрт бол эргэлзээд байх зүйл байхгүй. Тийм учраас бид энэ бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад байгаа ажлын хүчний хомсдлын асуудал, давтрын асуудлуудыг хэрхэн багасгах уу? Энэ асуудлыг хэн шийдвэрлэх дээр дахиж өргөжлүүлж ажиллах болно. Харин энэ удаад өргөн барьсан хуулийн 3 төслөө бид эргүүлэн татж байна. За энэ асуудлыг бид цаашид улам илүү сайн судалж үндэслэл тооцоогоо нарийн гарах болно. Энэ дээр бас иргэд олон түмнийг сонгогчдыг, за хувийн аж ахуйн нэгжүүдийг оролцохыг уриалж байна. Баярлалаа.